хан гардордог Монголын мэдээ сувгийн ярилцлагын төв зэг. Үйл явдлын халуун зэг. Яг эзнээс нь хамгийн чухал ярилцлага энд өрнөж. Учир шалтгаан бодит байдлыг нэмэлт тачиргүй бид танд хүргэнэ. 7 хоногийн даваагаас баасан гаригуудад 11-ээс 14 цагийн хооронд тухайн өдрийн үйл явдлын гол баатартай бид хан гард студид ярилцах болно. Шинжлэх ухаан төв Монгол хүний аюулгүй байдал, сошиал ертөнцийн сонин сайхан зөвлөгөө мэдээлэлч энэ студиэс мэрэгжсэн багийнхны тайлбартайгаар танд хүрнэ. Сүхбаатарын талбай хан гард ордог. Монгол улсын нийслэл, Монгол орны төв зэг. Өдрийн шууд хөтөлбөр нийслэл хотын зүрхэн төвд орших хан гард студиэсийн үргэлжлэн хурж байна. Манай нэвтрүүлэгч Ичин хорлоо анхны зочинтойгоо ярилцахад бэлэн боллоо. За өдрийн мэдрэгөө үзэгчтэй. Өнөөдөр бид хан гард студиэс нэвтрүүлгээ өргөжлүүлж байна. Энэ удаагийн зочнороо бид мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ган хувь байцаагчийг бас студид ирсэн байгаа. Өдрийн мэдрэгөө танд. Ган хувь байцаагч тэр өнөөдөр одоо мал амьтны гаралтай бүтээгдэхүүн за одоо тэдгээрийн түүхийн хэд тавих хяналт сэрэмжлүүлгийн одоо асуудлаараас үзэгч та бүхэнд тодорхой мэдээллийг хүргэх болно. Тэгээ за ер нь манай Монгол улс маань бол ер нь бол одоо эдийн засгийн суурь нь бол мал аж ахуй. Жилдээ дунджаар ер нь 10-аас 12 сая толгой малыг нөгөө богж шилжүүлснээр хүнсэндээ хэрэгэлдэг гэсэн судалгаа тооцоо өгдөг юм билээ л дээ. Тэгэхээр энэ дээр тавигддаг хяналтууд ер нь юу гэдгийг тэр мал эмнэлгийн хяналтын асуудал өнөөдөр Монгол улс маань тавар ярьлаа мал аж ахуй орон. Дээр нь бол манай эдийн засгийн гол суурь бааз нь бол мал аж ахуй. Тэгэхээр энэ мал аж ахуй дээр өсгөх хурж өглөх энэ асуудал бол малчтын түвний бол өнөөдөр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болж байгаа. Энийг хүнд мал амьтны шилжилт төлөв малын өвчнөөс урьдчилан хэрэглэх асуудал. Дээр нь мал амьтнаас гарч байгаа түүхийд бүтээгдэхүүнийг хүний хүнсэнд хэрэглэх нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах давхар ийм хяналт тавихад мэргэжлийн хяналтын байгууллагын мал эмнэлгийн хяналттай бол энэ дээр хяналт тавьж ажилладаг юм аа. Тэгэхээр энэ хяналт маань одоо ямар чиглэлээр хяналтууд танаа энэ хяналтын байгууллага тавьдаг юм бэ гэдэг ийм асуудал гарч байгаа. Тэгэхээр ер нь л одоо энэ мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль 2018 оны 6 сарын 1-ээс эхэлж мөрдөж эхэлсэн. Өмнө нь бол малын эрүүл мэндийн удмын сангийг хамгаалах тухай хууль гэж байсан. Мал амьтны удмын сангийг хамгаалах тухай хууль маань одоо хэрэгжихгүй. Тэгээд тэрний дараа шинэ хууль хэрэгжиж байгаа юм. Тэгээд шинэ хуулиар хяналт бүтцийн хувьд бол төрийн хяналт, үйл ажиллагааны хяналт гэдэг ингээд хяналтын байгууллагууд бас жоохон арай мал эмнэлэг маань бие даасан агентлаг болоод энд явагдаж байгаа. Дээр нь энэ дээр мэргэжлийн хяналтын байгууллага бол дагвар төрийн хяналт хийх. Төрийн хяналт гэдэг маань өнөөдөр үгээр тэдгээр үйл ажиллагаанаас гадна дээр нь малын гаралтай хүнсний түүхэд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, мах боловсруулах үйлдвэр, энэ малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн худалдаалал, борлуулалт, боловсруулалт, тээвэрлэлт, хадгалалт гээд энэ бүх шатанд нь хяналт тавьж, үнэлт дүнэлтөж хяналт тавих ийм л эрх бүхий байгууллага мөсөл дээ. Уран дулаан цаг болохоор ер нь дийлэгтэй ер нь манай монголчуудын хувьд бол малчт маань одоо нөгөө мал махаа тэгэл дайраг цагаатайгээ хот орон руу оруулж ирдэг тийм ээ зарж борлуулах энэ хөдөлгөөн харьцангуй их хэсэг байгаа л да. Тэгэхээр хот руу орж ирж байгаа энэ одоо малын гаралтай, амьтны гаралтай бүтээгдэхүүн дээр тавигддаг өдөр тутмын хяналт нь яг юу юм бэ? За тэгэхээр юм л дээ энэ манай Монголын уламжлалт баяр одоо ардын хувьсгалын баяр гэж наадам маань ингээд хайлтчлээ. Нэг хоёрдугаар уран дулааны цаг болоод мал маань нэлэгнэж одоо сүү цагаан эдэгээ төсөөрн газарлууд өхүүлж худалдан борлуулах. Дээр нь бол малаа амьдаар нь тэвэрлэж авчирж Улаанбаатарын хумын хүнсний хангамжийг хангах. Энэ байдал бол одоо ингээд эхэлсэн. Тэгээ энэний нэг аюул нь бол энэ төсөөрн газруудын дэргэдэх ногоон байгууламжууд одоо цусдангийн газар хотын ойролцоо орон нутгаас малаа тэр орон нутгийн гарал үүсэл баталгаа ажилд гүүгээр малаа авч оруулж ирээд тэнд нь зунжинга айраг цагаан эдэгээ худалдан борлуулаад буцаагаад нүгэ явдаг. Тэндээ байгаль орчны бохирдуулахаас гадна тэр гарал үүсэлгүй орж ирж байгаа мал амьтан нь орон нутгийн мал амьтны эрүүл мэндийн гарал үүслийн гэрчлэгээгүй байж байгаад өвчнөд бүс нутгаас орж ирэх юм бол тухайн бүс нутагт байгаа мал амьтныг өвчин дамжинд тархахаас гадна хүнд орчинд маш их сөргөөр нөлөө үзүүлэх нэг үгээр өвчин малаас хүнд дамжин
тарах өвчин, зооносын өвчин гэдэг юм уу, ийм өвчин тарах эрсдэл бий болж байгаа юм. Тэгэхээр энээс орон нутгаас одоо тээвэр туур хийхдээ тухайн орон нутаг шинэ хуулиараа болов тухайн орон нутгийн засаг захиргаа энэ шилжин гожиж байгаа нутгийн засаг захиргаатай гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн бүс нутагт тээвэрлэх, туурлах, зөөрлөх энэ арга хэмжээг бол авах ийм хуулийн заалттай. Зөвшөөрлийн дагуу манай Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүргийн 21-р хороо жишээлбэл 60-ны аманд очив. Энэ дудуу тэдэн сар байлгаж болдноо. Тийм тооны мал тэдэн толгой тэгж ирэхдээ та орон нутагта ямарваа нэгэн халдвар танаа орон нутагт гардаг халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины харилцаа туулгалтыг бүрэн хийлгсэн байх ёстой. Энийн үндсэн дээр та бол манай нутагт малаа оруулж иж болно. Гэдэг энэ бол үйл ажиллагааны хяналт одоо шинэ хуулиар бол энэ маань мал эмнэлгийн ерөнхий газрын хүрээнд энэ хяналт бол явагдах ёстой. За мэрэгжлийн хяналтын өнөөдөр ямар хяналтаа хийж байгаа нөхлөөр тэр орон нутгаас өгсөн гарал үүсгийн гэрчилгээтэй мал амьд малын гэртүүд автоэврийн шалган бүртэг тавчаатууд тэр яг өнөөдрийн байдлаар бол мэрэгжлийн хяналтын байгууллага орон нутгийн жишээлбэл Өвөр хангаа, Архангаа, Булган, Төв аймаг тэгээд Улаанбаатарын 4 цэг дээр бол энэ шаналт шилжилт хөдөлгөөн гаралт малын гаралтаа түүхэд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал гарал үүсэл бодлого ажилтан дээр 24 цагаар хяналт явуулж байгаа. Иймэрхүү хяналтууд явагдаж байгаа. Бас иргэдийн нэг айдастай гэх юм уу болгоомжлсон зүйл байдаг л да. Хүнсний зах дээр бөөнөр нь худалдаалдаг, мал мах одоо худалдаалдаг зах дээр гарал үүслийнхэн бичгийг тэр болгон бас шалгаад байхгүй харагдаад байгаа. Тэгтэл одоо хаврын цагт чинь нөгөө туулга, вакцин, тарилга хийгдсэн байдаг. Өнөөх нь нөгөө малынхаа биеэс гарах ёстой тодорхой хугацаагаа гүйцээсэн үү үгүй юу гэдгийг батламжлаагүй байхад тийм ээ малаа авчраад одоо борлуулдаг, арай хям төсвөрнээр одоо зардаг байдаг юм уу? Эсвэл одоо магадад бас нэг үргэцсэн, барьсан одоо мал махаа авчраад одоо зардаг. Тэрийг нь иргэд баталгаажсан одоо нөгөө бичиг цаасын нэхэд байгаа юм бас тэр болгон байхгүй гарч байгаа эрсдэл бас их өндөр харагдаад байдیں۔ Энэ бол их гол юм байгаа юм. Ер нь Монгол улсад малын халдварт гоцолдор төвчнөөс урьдчилан сэргийлэх дээр нь бол зоонос буюу паразит өвчин, шимэгдэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд 4-р сарын урдны жилүүдэд бүр социализмын үед чинь хаврын 13 ажил гэж ярьдаг байсан. Одоо бол сүүлийн үед бол энэ маань нөгөө тарилгууд ахав. Тий, одоо тэр малыг дотор байгаа паразитгаа орхог энэ гаргах тарилга тоололт хийн гэдэг маань юм. Дээр нь бол энэ тэр бүс нутагт өвчин гардаг бол тэр өвчнөөс урьдчилан сэргийлэх дахин гаргуулах вакцины тарилга тоолголт хийдэг. Вакцин маань гэдэг нь юу вэ гэхээр өнөөдөр тэр өвчний үүсгэгчийг сулруулсан юм уу, амьдаар нь юм уу хадгалахын тулд антибиотикод хэрэглэдэг. Тэгээд нөгөө малтай гарапыг тогцаа гэж байгаа юм. Жишээлбэл ер нь мал эмнэлгийн арга хэмжээ гэдэг маань дархлаажуулалтын арга хэмжээ 4 сарын 15-наас 6 сарын 15-нд намар оройгд тийм гарап хугацаанууд байдаг. Өвчнийхөө төрөл зөөлөж шалтгаалаад. Гэтэл одоо ихэнх өвчин дууд, боо, галзуу, одоо борсолиоз энэ халдвар өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ сая 4 сараас одоо 6 сарын 15 хүртэлх хугацаанд бол орон нутагт бол хийгдэж байгаа. Гэтэл энэ хийгдэхэд бас шалтгаан байна. Төсөв санхүүтэй холбоотойгоор тухайн орон нутгаа захиалсан вакцины тарилга туулгалтууд нугацаанд очтгоо гэдэг нэг юм асуулт. Ингээд хугацаа хойшлуулж байгаа. Гэтэл малчид маань өнөөдөр яадаг вэ гэхээр өнөөдөр мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулчаад 1 хоногийн дараа 2 хоногийн дараа хүнсний хэрэглээнд төс өөрийн газар руу малаа төхөөрөөд авчдаг. Энэ нь тухайн малд таригдсан вакцины хоруу чанар нь гараагүй гэж малын биеэс гадагшлах хугацаа гэж. 14-өөс 21 хоногийн дараа тухайн вакцины хоруу чанар малын биенээс гадагшлах ёстой. Ийм учраас бол бидний бол эрг сэрэмжлүүлэхэд бол гол нь гарал үүсшэнүүс тэгэхээр тэр нэг вакцины тарилга туулгалт хийгээд хоруу чанар нь гараагүй мах гэх юм бол хүн өөрөө өвдөх хүн амын эрүүл мэндэд аюул учрах эрсдэл бий болж байгаа. Ийм учраас худалдааны төв зах ийм газарт орж ирээд махшлаа хөдөлж авахтаа та нар өөрнөө энэ иргэд маань сэрэмжлүүлэхэд ер нь гарал үүсэл баталгаа ажилтны нь бол тодорхой үзэж авах ийм шаардлагатай. Тэгэхээр анхаарал тэр гарал үүсэл дээр одоо энэ одоо мал тийм ээ вакцинтай хамрагдсан тэднээс тэдний хооронд хамрагдсан одоо бол ингээ хүнсэнд хэрэглэхэд болохоор болсон хугацаа нь ингэсэн гэдэг нь бол одоо бүрэн заагдсан. Бүр тодорхой зааж өгөө тэр гарал үүслийн хүчин дээр нь
тэдний оны, тэдэн сарын, тэдний өдөр тийм вакцин хийсэн. Тэгээд тэр хүн тодорхойлдолгоо тэр орон нутагт байгаа мал эмнэлгийг нэгжин тодорхойлж ирчнийг автоэрийн шалган бүрдэх тусаа сумдын мал эмнэлгийн тасгийн байцаагч нар энэ дээр бол хэн баталгаажуулт хийгээд оруулж ирж байгаа. Энэ баталгаатай. Гэтэл энэний хажуугаар нь тийм хяналтанд орохгүйгээр орж ирж байгаа. Хяналтанд орохгүйгээр өгсөн малын махгаал ирдэг. Тийм ээ. Хулгай малын махгаал ирж байна. Чанарын шаардлага хангахгүй малын махгаал байдаг. Энэ махыг хууль бус замаар маршрутын бус замаар Улаанбаатар руу оруулж ирэх хяналтын хэсгүүдээр дайрахгүйгээр тийм ээ. Тий. Тэгэхээр манайд бол энэ тэрэн болгоно бол хаалтгч бол байдаг учраас энэ дээр бол бас иргэд өөрснөө энэ дээр хаанхын юуны мах байна гэдэг дээр нь анхаарч ажиллах юм шаардлагатай байгаамаа. Ер нь танаас бас сүүлийн асуулт бас та тэрийн цаг их хорон байх шиг байна. Сүүлийн асуулт асуухад одоо би иргэн хүн хүнсээ зах дээр очиод мах худалдаад авъя гэхэд би махаа ер нь яаж таних хэвтэй юм бэ? Энэ бол энэ манай зөвхөн та биш. Иргэд маань өнөөдөр бол анхаарах гол юм байгаа юм л да. Ер нь Монгол хүн бол уламжлалтаа махаа улаанд байвал мах гэж ойлгоод үгүй юм аа. Мах маань мах сайхан чихтэй мах гэдэг. Ямар мах байна вэ? Шинэ мах л гэж хараад өнгөж өсөн улаа ягаан өнгөтэй. Шинж харгал гарал үүслийн хүчтэй ийм махыг аваад үз. Дээр нь бүр шаардлагатай гэж үзсэн тэр мах чинь жоохон сэтгэлд чинь дундуур хүн байх юм бол махаа зүсээд үз. Тэр өгсөн, өвчнөр шаналсан, халуурсан, бүлээрсэн малын мах байх юм бол тэр чинь цус чинь махан дотроо бүлэгнээд ингээд хар хүрэн өнгөтэй болцсон байх. Үгүй бол зориултын бус агуулгас хавд хадгаснаар бол махны өнгө чанар нь алдагдсан байх. Гэх мэтлэн энэ шаардлагуудыг бол бид нар таньж мэдээд бүр болохгүй бол би энэ ер нь надад сэжигтэй нөгөө зах болгоны дэргэд байгаа мал эмнэлэг арвын цэврийн лабораториуд бий. Энэ махыг үзээд өгөөч. Эннийх нь хүчилжилтийн тэнцвэр нь байна уу? Өгч өгөөгүй гэдгийг шалгуулад ингээд өөрснөө хэрэглэхгүйгээр аваад идээ цэжгэлээд хөрөгчөнтэй хэлснийхаа дараагаар энийг ийм мах авчлаа амтгүй юм байна, шимтгүй юм байна, үгсэн байна. Ингээд өрөөлөгч ингээд эрсдэлд оруулдаг тэр болгон дээр хяналтын байгууллага очих ажиллах боломж бол байдгүй. Тэгэхээр иргэн та өөрөө хүнснийхээ бүтээгдэхүүнд одоо анхаарлаа тавьдаг гоодонд гарал үүсэл баталгаажлан дээр нь одоо анхаарч ажиллах нь зүйтэй маа гэж бид нар бол мэргэжлийн байгууллагаас хэрмэлүүлж байгаа. За их баярлалаа танд. Манай үзэгчдэд бас маш дэлгэрэнгүй, маш хэрэгтэй мэдээлэл бас өглөө. Ингээ үзэгчтэй бид өнөөдөр мэргэжлийн эмнэлгийн газрын мал эмнэлгийн улсын ахлах байцаагч, ган уян байцаагчийг студидээр урьж мал амтны гаралтай бүтээгдэхүүн түүнд тавих хяналт сэрэмжлүүлгийн асуудлаар үзэгч та бүхэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.